За ингээд MMA World нэвтрүүлэг маань үргэлжилж байгаа. Энэ удаагийн дугаар Шандас Дожо гэдэг манай ард туулгын аваргын үндсэн бэлтгэлээ хийдэг дивжнээс 5 хүндээ хурж байгаа. Мэдээ сонирхолтой сайхан яриа бас нэвтрүүлгийг маань чимж байна. За сая бол бүгдээрээ бас ард туулгын аваргын хэрхэн яаж спорттой нөхөрсөн хамгийн анхны тэмцээн, хамгийн анхны бэлэг гээд сонирхолтой зүйлүүдийг бол ярилцлаа. Мөн манай тунгаан аваргын бол маш сонирхолтой миксийг та бүхэн хүлээн авч үзсэн гэдэгт бол итгэлтэй байна. За Монгол улсын төвшөнд ингээд маш олон төрлийн тэмцээнд оролцоод олон удаагийн авраг болоо. Та бол одоо Монголд хамгийн шилдэг тэмэрчин одоо зүүээс орол тооцогдож байсан. Тэгж явж хагаад One FC гэдэг холбоо руу ер нь одоо Азийн түвшин рүү ч гэдэг юм уу те. Одоо гарах тэр эхлэл хаанаас эхэлсэн бэ? За Кёкшин каратегаар Азийн тэмцээн, Европын Аз хэрэглийн том тэмцээнүүдэд амжилт үзүүлж явж байгаад гадагшаа мэрэгжлийн тулаанд шилжих тэр боломж нь бол 2003 онд болсон Монгол зохиогдсон Mongolian Fighting гэдэг холимог тулааны маш том тэмцээн болсон. Тэр тэмцээнийг одоо үндэсний бүхийн аврах сумын газар сумогийн аврах асуужруу давагдорч нар Монгол зохион байгуулж тухайн үеийн одоо Fright гэдэг өнөөгийн UFC-гээс том хүчрхэг байсан тулааны байгууллагын шүүгчнэрийг авчирч улсын аврагыг шүүлгэж маш том тэмцээн зохион байгуулж байсан. Тэр тэмцээний одоо хас 93 нэмэх 93 гэж килограммд холимог тулааны төрлөөр болсны хас 93 килограммд би оролцож Кёкшин каратегийн холбооныхоо нэрийн өмнөөс тамирчнаар оролцож төрүүлж мөн улмаар тэр жилдээ зохиогдсон дахин Улаанбаатар Гран При тэмцээнд дахин тухайн хас 93 килограмм жимдээ төрүүлж тэгээд гадагшаа тулдах одоо боломж нэгдсэн. Тухайн тэмцээнийг ирж үзсэн Японы тулааны маш том менежер, промотор одоо намайг үнэлж харснаас надад санал тавьж тэгээд анх бол Кеван тоглох кикбоксing одоо дэлхийн шилдэг шалгаруулдаг Кеваны төр байгууллагт гэрээ хийж улмаар тоглох боломж олдсноор ингээд мэрэгжлийн тулаанд төгөл тавьж гадагшаа тоглож эхэлсэнтэй. Хас 93 тэгэхээр тухайн үед таны жин хиттэй байсан. Тэгээд бас 80 эдтэй хүмүүстэй тулдаж ирсэн гэж ойлгож болох уу? Тухайн үед миний жин бол нэг 71 2-тэй байсан. Тэгээд зориглож орсон шалтгаан Кёкшин каратегийн олон тэмцээнд оролцдог байсан гадаадын дотоодын Кёкшин карате бол хүчний карате. Дээр нь тэмцээн жингийн ялгаагүй болдог байсан тухайн үед. Ямар ч жингийн ялгаагүй үндэсний бүх шиг. Тийм учраас уг тэмцээнд ороход харин ч хас 93 кг гэж заацсан байсан учраас надад сэтгэлзүйд илүү жингийн ялгаатай тэмцээнд орж байгаа гэдэг төсөөлөл одоо зөрг гаргах орж байлаа. За One FC холбооны талаар та бас үзэгчдэд маш товч бөгөөд тодорхой мэдээлэл өгвөл одоо манай Монголын үзэгчд бол UFC-гийн холбоо бол одоо ямар үйл ажиллагаа болдог мөн Pride-ийг бол их сайн мэдээд байгаа. Ер нь One FC-гийн холбооны үйл ажиллагаа болон чиглэлийн талаар та нэг үзэгчдэд товч мэдээлэл өгвөл. One Championship гэдэг очоод fighting UFC-ийн асцсан байна. One Championship холбоо одоо үйл ажиллагаа хийснээс 5 жил болж байна. Азтай бол нэг номерын том холбоо болсон байна. Одоо саяхны мэдээгээр дэлхийд хамгийн олон үзэгчтэй холбоогоор шалгагдсан байна. Юу гэвэл одоо Азад UFC гэхэд одоо хятад тэмцээн зохиож харах хэмжээгүй. One Championship гэтэл хятад одоо 2 жилийн дотор 26 тэмцээн зохион байгуулах гэрийг хийсэн байна. Тэгээд эхний тэр 26 тулааны эхнийх нь тоглолт одоо миний тулдахж байгаа тэмцээн 21-нд болшоо тултаанаар ингээд хийж байгаа. Гэх мэтчлэнгээр тэмцээн шууд цацагдахдаа тэр бум өрхөд хүрч байгаа гэдэг мэдээлэлээр бол одоо үзэгчдийн хувьд бол нэг номерт бичигдэж байгаа тулааны байгууллага болоод байгаа. Тийм байна. Тэгэхээр ч одоо дэлхийд дээр 7 тэрбум хүн байна гэхэлэр 7 хүний нэг нь одоо One Championship-ийн тулааныг шууд үзэх ийм боломжтой гэсэн үг шүү дээ, тийм нэг талаасаа. Нэг тэрбум биш. Нэг тэрбум өрхөд. Тэгээд хятад маш их хүн амтай. Дараагийн их хүн амтай нэмдэг. Тэгээд эхний 5 багтдаг Индонез, Малайз гээд улсуудад шууд цацагдж байгаагаараа нэг тэрбум өрхөд тэгэхээр чи баг одоо дэлхийн хагасд гэсэн үг шүү дээ, тийм. Тэргүүрээ саяхны мэдээллээр ингэж маш олон хүнд хүрч байгаа гэдгээр ер нь хичнээн тулаан Америкт маш хүчтэй тамирчид их байж мөнгө тэнд санхүү эргэлдэж байгаа ч гэсэн тулааны
эхлэл нь бол Азаас гаралтай гэж үздэг. Дорн дохны бие хамгаалах хурлаг гэж ярьдаг. 5000 жилийн өмнө Азаас гарсан энэ их төвд нь нутагт нь одоо гол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд тэр хүн амын нэгтарчил маш ихтэй улс орнуудад тэмцээнүүдэд удаа дараа зохион байгуулж байгаа энэ арга тактик нөгөө маш олон үзэгчдийг татах тухайн хүмүүст Альмут улааны өмлөгийг шууд дамжуулах одоо ирэх болчиход байна л да. Ирэх авчаад байна л да. За тэгээд манай үзэгчдээс мэдж байгаа л одоо One Championship-ийн аваргын бүсээ хамгаалах таны өмнөх тулаан Марат Гафурт Индонезийн нийслэл Жакартад болох байсан тулаан хойшлсон байгаа. Тэр юу нь юунаас болоод хойшлсон юм бэ? Яг та бас өөрөө албан ёсны мэдээлэл хийвэл. Гафуртыг Жакартагийн тулаан товлогдоод тэгээд Индонезид виз авах байсан. Тэгээд Монгол улсын Бээжингээс хятадын Бээжин хотоос жуулчны виз авдаг юм байна л да. Тэгээд миний ард дагаж гарах багш дасгалжуулагч бус хүмүүс маань жуулчны виз авсан. One Championship-ийн удирдлагаас надад мэдэгдсэн нь болохоор тамирчин нь бол виз авах хэрэггүй. Саран донголоо виз авах хэрэггүй. Индонезийн хил дээр очиод хөдөлмөрийн виз авнаа. Бус бүх тамирчин тэгж болно гэдэг мэдээлэл хийсэн байна. Тэр мэдээллийн дагуу Индонезид очсон. Индонезид очиод орох гэтэл одоо Индонезийн талаас One Championship-тэй хайцаж одоо ажиллаж байсан тамирчдын визний асуудал дээр хамтарч ажиллаж байсан байгууллага нь миний талаар бичиг баримтын баг зэрэг алдаа гаргаснаас болоод виз бүтээгүй. Маш богинохон хугацаанд буцаад нөгөө нислэг маань нисэх байсан. Тэгээ иммиграшны ажилчид тэр талын юм ойлголцоогүйгээс болоод намайг буцаагаад онгоцсон мөн суулгацсан. Онгоц буцаад нисэх гээд одоо хөдөлж байтал виз бүтчлээ гэдэг мессеж авсан. Тэгээд мэдээж бууж чадлагүй тэгээд Солонгос руу нисээд ирсэн. Эндээс Бээжингээр дамжаад Индонез ороход одоо 10 цаг ниссэн. Буцаад явсан дахиад 10 цаг Солонгост ирэхэд буцаад хүрээд иргэж гэдэг саналыг бол тавьсан. Тэгээд миний буцаад нисээд очиход бас дахиад 10 цаг чиглэн ингээд Солонгостоос удажгаад ороо нисэх байсан. Тэгээ маргааш нь жингээ үзүүлээд орох гэх юм чинь ингээд миний форм тамирчин нөгөө бэлдсэн форм алдагдах гээд байсан л та. Тэгээд өөрөө шийдвэр гаргаад татгалцсан. За тэгвэл манай үзэгчд одоо бас маш тодорхой мэдээлэлтэй болсон болов уу гэж ойлгож байна. Баг зэргийн үйл ойлголтоос болоод тийм зүйл болсон байна. За одоо манай бас зарим тулаанчид болон тулааны урлагийг ихээр сонирхдаг хөгжөө нэмэгчдэр үзэгчдэр нэг зүйл дээр санаа зовж байгаа. Дүнгийн нэг сарын өмнө тулаан болох гэж байгаа. Та бол одоо тухайн үед бас жингээ хасаад те маш их бэлтгэл хийж ягаад тэгээд болцсон байгаа шүү дээ. Тэгээд буцаад энэ сарын хугацаанд жин нэмэгдэх хасагдах асуудлууд нэгдүгээрт байгаа. За хоёрдугаарт мэдээж бас сэтгэл зүйн талаас нь тулдах байсан тамирчин бол ингээд тулдаагүй учраас гээд биеийн болон сэтгэл зүйн талаас танд одоо санаа зовж байгаа хүмүүс байна л да. Тэгэхээр та өөрөө энэ дэр юу тухайн үед хэдийг хасаад тэгээд зам зуураас нэмээд энэ ч одоо янз бүрийн зөвлөгөөний бие организм болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та хоёр ямар байр суурьтай байгаа? Мэдээж тухайн үеийн формо төрчээр нь үргэлжлүүлээд бэлтгэл хийсэн болоо. Бэлтгэлийн үед цөмрөөд маш ядаргаатай байдалд орох байсан. Гэвч хэсэг хугацаанд амраад буцаад сэргэлтэй ерөөдөө автсан гэж бодож байгаа. Сэтгэл санааны хувьд жирийн хэвэн байна. За Марат Гафурын хувьд бол бас хийсэн тулаануудаа бол ялагдaltaй чиг амсаагүй явж байна. За тэгээд бас сонирхолтой одоо тийм өрмөц стилээр үдэлдэг ийм тамирчин байна гэдэг манай бас багш засалжуулагч нар хэлжсэн. Тэгээд ер нь одоо Маратын тулаануудыг хэр зэрэг их судалж үзв. Одоо ер нь ямар шугам тулаанаар ямар тактикаар тулдаг гэсэн бодолтой байна. Тэгээд Маратыг маш сайн судалсан. Судлахад маш их одоо бүх л мэдээллийг бэлтгэлийн багш арай Жуничи гэдэг багш маань олж өгсөн. Тэгээ Марат бол анх одоо спортод төлөвлөлт авах жилүүд бүхэр хийсэн. Тэгээ улмаар бокс, уушуугийн сандагийн төрлөөр хичээл хийж тэмцээн ордог байж байгаад жижигцүүгээр тоглолт хичээл хийсэн байгаа сүүлийн үед. Өөрийнх нь давмгай тал нь бол ерөөсөө жижигцүү хэвтэй барилттай. Тийм учраас хэвтэй барилдаанд хамгаалах бэлтгэлийг чамбуу базаасан. Мөн тулааны тактикийн хувьд бол нэгдүгээр раунд буюу хоёр тамирчны хөлс гарч амжаагүй үед аль болох одоо хэвтэй барилдаанд шилжих
нухацсан бэлтгэл хийсэн байгаа юм. Халивуулах шиг хөвтөд буюу Маратын талд ашигтай байдалд байрлалд байхгүй гэж хэлж байгаа. За тэгэл байх уу. Тэгээд үнэхээр одоо гайхалтай бас үзүүштэй тулаан 11 сарын 21-ний өдөр болно гэдэгт бол 100% итгэлтэй байна. За ингээд MMA World нэвтрүүлгийн мэдээж манай үзэгчд бол мэдж байгаа. MMA-ийн болон UFC-ийг эргэн тойрнуулж байгаа сонирхолтой мэдээллүүдийг үзэгчтэй өргөдөг. За тэгээд Марат Гафурын талаар бас бид мэдээ байгаа. Мөн наран тунгалаг аваргын талаар сонирхолтой мэдээллүүдийг бас манай орчуулагч бол бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ мэдээлэлтэй бүгдээрээ танилцаад за тэгээд эргэж уулзаад нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсгийг хамтдаа их болно. Бямбаргийн шөнө Бразилийн Сан Пауло хотноо явагдсан UFC Fight Night 77 тулаанд Vitor Belfort, Dan Henderson-ы эсрэг туллаж өрсөлдөгчөө буулган авчээ. Уг тулаанд ялалт байгуулсан Belfort-ийн хувьд 12 сарын 12-нд Chris Weidman-тэй тулалдах Luke Rockhold-тай тулалдах хүсэлтэй болохоо хэвлэлийн баг хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн өнгөрсөн шөнө явагдсан UFC Fight Night тулаанд Glover Teixeira Patrick Cummins-ыг ил үргэсэн байна. 2 дугаар раундд хүчтэй цохилт хийж байсан Teixeira техникийн нокаутаар инхүү ялалт авснаар 2 дараалан өрсөлдөгчөө буулган авлаа. Ultimate Fighter 20 тулаанаас бэртэл аваад байсан Justin Kish 1 сарын 2-нд Nina Ansaroff-ын эсрэг тулалдах болсон байна. 5 гарагт UFC Tonight-ийн мэдээлснээр өдгөө эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй болоод байгаа Kish инхүү UFC 195-ын тулаанд оролцох хэрэгтэй болжээ. 3 сарын 5-нд Бразилийн Рио де Жанейрогийн HSBC аренад UFC 197 тулаан зохион байгуулагдах болсныг албан ёсоор зарлалаа. Сонирхуулахад 1 жилийн хугацаатай тулалт эрхийг хасуулаад байгаа Силвагийн торгуул 2016 оны 1 сарын 31-нд дуусгах болох учир энэхүү тулаанд багтах боломжтой хэмээн олон нийт үзэж байна. Алекс Оливейра 2015 оны 5 дахь тулаанаа өнгөрсөн Бямбарагт Пётр Хайлманын эсрэг хийсэн байна. Алекс сүүлийн раундд нокаутаар өрсөлдөгчөө илүүргэснээр 3 дахь удаага дараалан ялалт авчээ. One Championship-ийн 65 кг-ийн жингийн аварга Монгол улсын тамирчин Жадамбагийн наран тунгалаг Индонезийн нийслэл Жакарта хотноо аваргын бүсээ хамгаалах тулааныг хийх байсан ч визний асуудлын улмаас тулаанд оролцож чадаагүй. Ингээд түүний оронд Австралийн Мартин Нгуийн түр хугацааны аваргын бүсийн төлөө Оросын албаны улсын тулаанч Марат Гафуровтой тулалдаж улмаар ялагдсан юм. Ингээд 1 удаа нокаутаар 8 удаа өчөлтөөр 3 удаа шүүгчдийн шийдвэрээр өрсөлдөгчөө илүүргэж 12 удаа ялалт байгуулсан Гафуров 11 сарын 21-нд Бээжин хотын Олимпийн спорт төвд манай улсын тамирчин Жадамбагийн наран тунгалагтай аваргын бүсийн төлөө тулалдах мөч хаяанд ирлээ. John Jones-тай аваргын бүсийн төлөө тулалдах Daniel Cormier, ерөнхийлөгч Dana White болон гүйцэтгэх удирдлага Lorenzo Fertitta нартай 2016 оны хүртэл ямар нэг тулаан тоглохгүй байх асуудлаар тохиролцсон хэмээн мэдэгдсэн байна. Өдгөө 36 настайч жинхэнэ шилдэг залуустай тулалдаж байгаа тэрээр хэлэхдээ би жинхэнэ шилдэгүүтэй хангалттай урт хугацаанд тулдлаа. Одоо надад амралт хэрэгтэй байна. Амралтаа дуусгаад энэ бүх асуудлыг цэгцлэх болно гэсэн юм. Түүний өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа John Jones тулаанд оролцох хэрэгцүүн чадамжтай болоод байгаа учраас одоо тулааны тов зөвхөн зохион байгуулагчдын шийдвэрээс л хамаарах болоод байна. Боксийн төрлөөс холимог тулааны ертөнцид хөл тавиад байгаа Холли Холм 2014 онд UFC-гийн удирдлагуудтай гэрээ байгуулахад түүний агент Ronda Rousey-тэй тулалдах боломжтой хэмээн сануулж байсныг хэлсэн байна. Түүний энэхүү ярианаас мэрэгжилтүүд Холли Холмыг анхнаас энэ тулаанд оролцохын тулд холимог тулааны тамирчин болсон хэмээн үзэж байна. Харин түүний өрсөлдөгч Ronda Rousey-гийн дасгалжуулагч Эдмонд хэлэхдээ Холл маш хурдан хөдөлгөөнтэй. Мэргэжлийн кикбоксчин Тэвдээш Роусигийн жудогийн мэхэнд орохгүй тулд их хөдөлгөөнтэй тулдааны үзүүлэх байх. Гэхдээ Ronda маш ухаантай, дээр нэг төвчээртэй тамирчин.